За сайн байцгаана багш нараа, өдрийн мэнд хүргэе. Microsoft Teams аппликейшнийг хэрхэн ашиглах вэ гэдэг анх шатны хичээлийг багш нартай ямар ч байсан бүгд нэг ойлголттой болоё гэдэг үгнээс анх шатны зааварчилгаа өгөх байдлаар төгөө хичээлийг бэлтгэж байна. За тэгэхээр онлайн захим сургалтыг хийхээсээ өмнө юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр багш нар бол техникийн нөхцөлөө маш сайн гэсэн байх хэрэгтэй. Мэдээж дүрсээ хүүхдүүдтэйгээ харуулж ярьж байгаа учраас веб камер байх хэрэгтэй. За мөн ийм микрофонтой чихвч байх юм бол одоо энэ миний чихвч бол энэ микрофонтой орчны шуумыг одоо гэрийн шуумыг хүүхдүүд сонсохгүйгээр өөрийнхөө яриаг илүү цэвэр тод яриа авчих ийм боломжийг олгодог байгаа. За тэгээд Teams руу орё. За дэлгэц рүүгээ шилжүүлж. За мэдээж Microsoft-ийн аппликейшнуудыг ашиглахын тулд Microsoft-ийн сургуулиас өгсөн хаягаараа нэвтэрч орно. За ингээд нэвтрээд орсон тохиолдолд Microsoft-ийн бид энэ 20 төрлийн аппликейшнуудыг ерөнхийдөө бүгдийг ашиглах боломжтой лицензтэй бүрийн хэмжээний эрхтэйгээр сургуулийн зүгээс ашиглаж байгаа. За эндээс Teams аппликейшнийг сонгоч. За өнөөдрийн хичээлээр би ерөнхийдөө хэрхэн анги бүлэг үүсгэх юм бэ? Хэрхэн бүлгийн хүүхдүүдэд сонгож оруулах юм гэсэн анх шатны хичээлийг л оруулъя. Тэгээд явандаа ерөнхийдөө ингээ видеого нэмээд яг бүрэн зааварчилгаа өгье гэсэн бодолтой байгаа. За багш нартай нэг зүйлийг бас анхааруулад хэлэхэд захим сургалт буюу энэ захим хичээл байна. Ер нь бол нэг 15-аас 20 минутын видео хичээл байхад бол ер нь хүүхэд бол хангалттай гэж ер нь бол үзээд байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө ойролцоогоор 15-аас 20 минут нь яг багш тайлбарлсан таниулсан ийм хичээлүүдийг бэлтгэхийг бодорой. Түүнээс урт хугацаагаар бол бас хэдэн шүү ийм болох хандлагатай гэж үзэж байгаа. За Teams гэсэн аппликейшн руу орчлоо би. За Teams руу орсон тохиолдолд за эхний зэснээс нь явж activity гэдэг энд актив байгаа буюу онлайн байгаа чиний харилцдаг хүмүүсийн мэдээлэл гарч ирдэг. Хуучин чатууд актив байгаа хүмүүсийн мэдээллүүд энд гарч ирдэг байгаа. Хоёр дахь хэсэг нь чат хэсэгт бол чи хин нэгэн сурагчтай юм уу энэ Neo гэсэн албаны хаягийг хичээлж байгаа бүх хүнтэй яг хувь чатаар чатлах боломжийг олгодог. За жишээ нь бэлгүүн гэдэг хүүхдтэй чатлъя гэхэд бэлгүүн гэд нэрийг хайхад 11 дугаар ангийн бэлгүүн үү 12 дугаар ангийн бэлгүүн үү 6 9 8 гэд бэлгүүн гэхтэл манад 5 өөр бэлгүүн байгаа. Тэгэхээр би хүүхдүүдийн аккаунтуудыг бүртгэхдээ бэлгүүнгээд ангаар нь тань бичсэн байгаа учраас энэ дээр багш нар маань илүү төрөхгүй амар болох болов. За би ангийнхаа 6 дугаар ангийн бэлгүүнтэй харилцъя. Эндээс төрөл бүрийн файлууд явуулах. За компьютер дээрээс файлууд явуулах. За би зураг явуулах. За мөн энд шууд онлайнаар нүрээ харилцаад нэг хүүхдэд даалгавар өгч юм уу ийм боломжуудыг чат гэсэн системээр олгож байгаа. За дараачих нь 3 дахь сонголтын Teams. Энэ бол бидний ашиглах хамгийн чухал хэсэг байгаа. За над дээр бол үндсэн дээр ерөнхийдөө одоогийн байдлаар 4 Teams буюу 4 баг 4 анги үүссэн байна. За багш нар хэрхэн анги үүсгэх вэ? Захим хичээлээ байрлуулах анги үүсгэх вэ гэхээр энд Teams гэсэн зэснээс Great Team буюу шинэ team үүсгэх гэсэн сонголтоор үүсгэж өгнө. За таны үүсгэсэн team ямар нэгэн кодтой хүүхдүүдэд кодоор ордог бол энэ сонголтыг сонгоно. За биднэрт бол одоохондоо ямар нэгэн team шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Ягаад гэвэл энэ хаягаар дандаа манай сургуулийн сурагчид орох боломжтой учраас. За багш нар анги үүсгэхдээ энэ ихний сонголт буюу класс гэсэн сонголтоор үүсгээрэй.
За ямар нэгэн багш нарын хурал ч юм уу багш нар хоорондоо харилцахаар бол энэ стап гэсэн сонголтоор үүсгвэл илүү үр дүнтэй нэмэлт боломжуудыг ашиглах боломжтой надад санагдсан. За би анги үүсгэж байгаа учраас класс гэсэн сонголтыг сонгож. За 6-гийн А ICT үүсгэж. Энэ бол 6-гийн А ангид орох ICT хичээлийн даалгавар. За 6-гийн А, 6-гийн Б байж болно. Би 6-р ангийн 2 бүлэгт хоёуланд нь ордог учраас 2 бүлгийн хүүхдүүдээрээ description хэсэг тайлбар бичгүйч гэсэн болно. За ингээд анги үсгий. За анги маань өөрийн гэсэн сурагчтай байх ёстой. За энд 6-р ангийн Ашид хоёрыг нэмжээ. Мангалыг нэмжээ. Гэх юм уу. За бэлгүүнийг нэмээ. 6-р ангийн бэлгүүн. Ингээ хүүхдүүдэд нэмээд очих боломжтой. За нэг хүүхдүүдэд бүгдийг ингээд цуглаад тавьсан бол close гэсэн тавьчих тарах. За ингээд таны үүсгэсэн анги ерөнхийдөө бэлэн боллоо. За та энэ групп чатн дээр бичсэн зүйл бол таны энэ ангийн сурагч бүгдэнд нь харагдана. Ямар нэгэн одоо сургалтын материал оруулахаар бол та эндээсээ файлаа сонгоод оруулах боломжийг үүсгэдэг. За энэ дээр би Google Drive дээрээсээ файл барьшуулъя гэх юм бол эндээсээ сонгоод оруулчих болно. За upload файл. За би төлөвтэй талаар дэлгэцэн дээрээсээ нэг файл сонгоод оруулчих. За энэ файлыг ангийнханд орууллаа. Энэ байдлаар файлууд оруулж болно. За мөн энд attach хэсгээр файлууд одоо PowerPoint-ийн файл гэх юм уу оруулж болно. За мөн зургийн файл хийж болно. Зургийн файл хийлгэх, файлуудаа оруулах энэ боломжуудыг биднэрт өгч байгаамаа. За энд сурагчдын ашиглах одоо миний оруулсан ингээд файлын сан байж байна. За энд тэмдэглэгээний хэсэг. Энэ дээр одоо ангиараа энэ ангид ямар нэгэн хөтөлбөр төлөвлөгөөн дээрээ ч юм уу тэмдэглээ ихээр бол эндээс тэмдэглээ хийж болно. За анги үүсгэсэн тохиолдолд бас нэг чухал хэсэг нь болохоор энэ assignment гэсэн хэсэг байгаа. Энэ хэсгээс яах вэ гэхээр шалгалтын материалуудыг оруулж өгч шалгалтаа захимаар авч болох юм аа. За assignment хэсгээс grade энэ quiz maker буюу энэ асуултууд хийдэг хэсэг дээрээ. За шинэ форм үсгэж. За энэ дээр quiz. За энэ бол жишээ нь хэлэлцэн шалгалт. 3 дугаар үйлрэл бол бүтнээрээ за асуулт ороо. Энэ бол текст байх уу? Сонголттой байх уу? За эхний асуулт юу байх вэ гэхээр за жишээ нь hardware аль нь хамаарч болох вэ? За энд OS operation system printer за нэмээд сонголттой Microsoft Word
Энэ сонголтоо Windows гэдэг сонголтуудаас hardware-т бол printer хамаарнаа. Энэ бол 50 онооны дисплей. За дараагийн асуулт нь бас сонголтоор software хамаарах ба гэсэн асуулт. Visual system, mouse, keyboard, software operation system хатгалагдана. Энэ бол 50 оноотой. Ийм дисплей байгаа гэх юм уу. За дисплейтэй холбоотой ингээд асуултуудаа бэлдээд оноогоо оруулаад энэ бол 2 асуулттай 50 онооны асуулт жишээ нь оруулаад шийдлэх утсаа копидод за энэ great гэхэд одоо 3 дугаар үйлрлийн ICT-ний шалгалт гэдэг манай ороод ирсэн байна. Би бол энэ хичээлүүдийг үзснээр assignment-аас дээрээ энэ даалгавраар би энэ үйлрлийн төгсгөлд бол энэ даалгавраар одоо шалгалт нөхдөдөөс авнаа ч гэдэг юм. Ингээд шалгалтын материалаа оруулчих болно. Гэх юм бол хүүхдүүд ийшээ ороод шалгалтаа одоо захимаар өгөөд эндээ явчих боломжтой. За дараагийн нэг боломж нь хичээлээ тэгвэл хэрхэн заах юм бэ? Шалгалтын материалуудаа оруулчлаа, файлуудаа ер нь оруулахаас гадна яг хүүхдүүдтэйгээ бид нүүр нүлэрчээ тулж ажиллаж чадахгүйгаа энэхүү процессыг хэрхэн хийх юм бэ гэхээр meeting гэсэн зохион нэрээс. За энэ бол зургийн хичээл гэсэн гарчигтаар одоо энд хүүхдүүдээ дээрээ шууд камера өгөөд хичээлээ бичих боломжтой болж байна. За үүн дээр хүүхдүүд маань одоо ингээд таныг хурал хийж байгааг хичээл зааж байгааг мэдгүй зарим хүүхдүүд маань орж ирэхгүй бол та орох уу? Одоо энэ хичээлд хамрагдаарай гэдэг энэ дуудлага хийх боломжтой. Ингэх юм бол энэ тухайн хүүхдүүд рүү ерөнхийдөө багш өөрөө залгаж байгаа. За энэ камера нэх, энэ микээ хаах товчлуурууд байна. За энд болохоор start recording гэх юм бол энэ хүү хичээлийг энэ групп дээр бичиж байгаа. За start recording гэдээ дарсан тохиолдолд бол энд юу яаж байгаа? Улаан цэгээр тэмдэглэсэн бол та энэ хичээлээ ерөнхийдөө бичээд явж байна гэж явж байгаа. Би нөгөө энд зөвхөн хичээл бичиж байгаа учраас давхар камера өгч болохгүй байна. За мөн өөр хэрэг болох хэсэг нь болохоор энэ share гэсэн хэсэг байна. За share гэсэн хэсгээс та дэлгэцээ бичиж болно. Төр бүрийн презентацнуудыг хүүхдүүдтэй харуулад тэр презентацийн дээрээ яриад явах боломжийг олгодог. За энэ бол share гэсэн хэсэгт байрладаг. Мөн цагаан самбар дээр ажиллах боломжийг бид нарт олгодог. За энэ самбар дээр бол зөвхөн багш гэлтгүй давхар энэ самбар дээр хүүхэд ажиллаад явах боломжийг олгодог. Ийм болохоор их нөгөө нэг яг хүүхдүүдтэйгээ харилцсан илүү цахим сургалт маань интерактив болох энэ боломжийг бид нарт ингэж олгож байгаамаа. Энэхүү application ашигласан байна. За энэ цагаан самбар маань анх удаа энэ дээр ашиглаж байгаа учраас жоо одож байна. За одоо эхэлж байна. За би цэнхэрэн гөрвчээ. За дөрвөлж өгөх. За жоохон мухалчиж. За яг нэгэн зураг оруулаад тэн дээрээ тэмдэглэгээ хийх энэ бүх боломжуудыг манай Microsoft Teams програм маань гэлж байгаа. За би түрүүс энэ хичээлээ ингээд бичих гэсэн
Тийм бол би энэ хичээлээ зогсоогоод stop хийгээд дуудлагаа зогсооход энэхүү хичээл маань таны үүсгэсэн групп дээр одоо энэ recording has stopped saving recording гэдэг энэ маань энэ групп дээр хадгалагдчихж байгаа. Тэгснээр таны хичээл зааж байгаа хүүхдүүд маань одоо ингээд групп дээр орж амжаагүй байсан ч гэсэн орой гэр дээр ч юм уу ямар нэгэн асуудалтай байж таны энэ хийсэн хичээлийг энэ дээр үзэх боломжийг олгочихж байгаа. За энэ видео хичээлийг мөн яадаг вэ гэхээр таны энэ видео хичээл маань стрим дотор ч хадгалагдчихдаг. Энэ бол видео хичээллүүдийг байрлуулах зорилготой YouTube шиг тийм аппликейшн байгаа. Энд одоо ингээд миний ресурсын хичээлүүд дотор энэ хичээлийг бичээд одоо энэ saving гэсэн одоо энэ видео файл маань бол жоо их хэмжээтэй хадгалагддаг учраас энийг 10-аас 15 минут уншаад дуусгахлаарэ цахим хичээл маань яг энэ шиг ингээд хичээл маань хадгалагдчихдаг. Тэгээ өссөн хүн болго энэ хичээлийг ороод үзэх боломжийг олгодог. Та энэ хичээлээ мөн татаж авах боломжтой байдаг. Энэ хичээлийг татж аваад өөрийн YouTube хуудсандаа байрлуулах юм уу, өөр бусад хүүхдүүдэд үзүүлэх, Facebook-ээр үзүүлэх энэ боломжийг download видео гэсэн сонголтоор татж аваад байршуулад үзэх боломжтой юм байна. За тэгээд багш нар маань асуух лавлах зүйл байх юм бол надтай хэрэгэд холбогдоод тэмцэн талаар илүү дэлгэрэнгүй асуугаарай. За баярлалаа.